Булган аймгийн Хүнсгүдэн аж ахуйн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мал аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд 16 сум нэг тосгоны мал эмнэлэг үржлийн тасгийн дарга мэргэжилтнүүд, хувийн мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг малын эмч мал зүйчдээс бүрдсэн 140 гаруй мал аж ахуйн мэргэжилтнүүд оролцож байна. Аймгийн мал аж ахуйн мэргэжилтийн зөвлөгөөнийг бид жил болгон зохион байгуулдаг. Энэ жил уламжлалсаар бас мал аж ахуйн мэргэжилтийн зөвлөгөөнийг бол зохион байгуулж байна. За энэ зөвлөгөөний ач холбогдол нь бид бас цаашд юу хийхийн зорилго тодорхойлдгийг. Нэгдүгээр энэ жилийн одоо бас онцлог нь юу гэхээр Булган аймгийн мал аж ахуйн бодлогын хугацаа дууссан. За шинэ бодлого бид гаргаж байна. Энийг хэлэлцүүлэн энэгээр бас онцлог 2017-оос 2020 он хүртэлх бодлогоо тодорхойлж байгаа. Аймгийн хэмжээнд бол аймгийн төвөөс хойдлын сумдад бол зодтой ийм үйлчлөө. Тэгээ одоо ингээд цас анзааралгүйгээр хаваржж байна. За мөн одоо урдлын 4 суманд малын гоцолдор цэцэг өвчин гарсан. Энэ бас нэлээд хүндрэлийг бас бидэнд авчирсан. Гэхдээ бид бас нийт аймагт үйл ажиллагаа явуулж байгаа малын эвсэрээ бас яг энэ чиглэлийнх нь газар дээр нь очиж сургалт хийж бас дадлагжуулах зорилгоор дайчилгаа хийж энэ урд зүйн малын эмч нарыг бас малын вакцины хамруулах арга хэмжээг зохион байгуулсан. Энэ нь бас нэлээд үр дүнтэй ажил болсон гэж бид үзэж байгаа. Хойшоо бас өөрийн сумн дээр нь одоо эрүүл бүсэд ямар нэгэн байдлаар өвчин гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах бэлтгэл сургалт бол болсон гэж бид үзэж байгаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тос зөвлөгөөнөөр өмнөх жилүүдэд олсон олголт амжилт, алдсан алдаа дутагдлаа хэлэлцэж, ирэх жил баримтлан ажиллах гол бодлогоо тодорхойлдог байна. Энэ жилийн хувьд тос зөвлөгөөнийг зохион байгуулагчдын зүгээс эрчимдсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд тодорхой бодлого гаргаж, бус нутгийн онцлог тохируулан хэрэгжүүлэх болно. Энэхүү зорилтондоо хүрэхэд малын эмч, мал зүйч нар болон малчдын өөрсдийн санаачлаг оролцоо нэн чухал хэмээн онцолж байлаа. Ер нь бол жил бүхэн зөвлөгөө хийдэг. Зөвлөгөөн дээр бол тухайн өнгөрсөн жилийнхаа алдаж онсон одоо ололт амжилтыг яриад, алдагдлыг яриад энэ дээр бол алдаа дутагдлаа яриад тийм ээ. Дараагийнхаа оныхаа бас энэ зорилтыг тийшүүл тэрийгээ одоо хэлцдэг ийм уламжлалтай юм. Энэ бол хэрэгтэй. Ер нь бол малчдын хувьд бол тодорхой хэмжээгээр мал өссөнтэй холбоотой малын бас нэг тодорхой өвчнүүд бол гардаг жил бүхэн. Энэ нь бол цаанаас Булган аймгийн хэмжээнд одоо вакцины хүрэлцээ муутай учраас бас тодорхой хэмжээгээр энд алдагдал байгаа. Тэгээ малчид бол тэр мал зургаа эрүүлжүүлэх талаар нэлээ сургуу бас боддог хүн бүхэн чанаадаг болсон. Ганцхан хүрэлцээ вакцины татлагын хүрэлцээл жоохон хомс байгаа юм байгаа. Хүнсгүдэн аж ахуйн яам Булган аймгийн засаг даргын томгын газар. Булган аймгийн Хүнсгүдэн аж ахуйн газраас зохион байгуулж буй тус зөвлөгөөнд яамны мал эмнэлэг газрын дарга, Монгол улсын малын ерөнхий эмч, цолмон урилгаар оролцож өвчлөл гарсан үед хэрхэн яаж ажиллах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар сургалт хийн. Төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрүүдийг танилцуулсан юм а.